За сайн байцгаана үзэгчдээ. Манай анхны подкаст Автоморил бидэд болохоор анхныхаа зочноор Ингүү ахыг урьсан байгаа. 24-ийн төгсөгч. За тэгээ бас момшууд тэнцэгч байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Намайг урьсанд баярлалаа. За та өөрийгөө бас жоон танилцуулаач тийм. За би болохоор өмнө жил шинэ Монгол сургуулийг төгссөн. Чинэлээ ганц ангиат. Тэгээд энэ жил болохоор зэрэг момшог буюу Япон улсын засгийн газрын тэтгэлэгт физикийн курсын чиглэлээр тэнцсэн байгаа. За момшууд тэнцний тэг бол тийм амар ажил биш тийм. Тийм. Ер нь айгүй хэцүү гэж угаасаа хүмүүс ярьдаг. Тийм айгүй том амжилт ч тийм үү. Тийм бас тэнцхийн тулд би угаасаа 10 дугаар ангид орсноос хойш ер нь момшоод угаасаа сонсцсон. Тэгээд би бас өөрийнхөө чадварт нэг тэр үедээ эргэлздэггүйсэн болохоор ч юм уу ер нь момшоогоор явчих юм байна да. Момшоод ер нь бэлтгэд ер нь болчихно доо гэж айгүй боддог байсан. Тийм ч бас 10 дугаар ангиас хойш ер нь момшогийн төлөө бэлтээд тэгээд энэ жил косны чиглэлээр тэнцэнд айгүй баяртай байгаа. Ер нь бол нэлээд эрт эхэлсэн юм биш тий. 10 дугаар ангиас хойш энэ ихэнх хүмүүс чинь 10 11-т жоох ингээд юм тий ингээд сул ирчтэй явж байгаад 12-оос амир ирчээ нэмдэг шүү дээ. Таны үед адилхан байсан уу эсвэл 10-аас л хойш амир ирчтэй байсан уу? Миний хувьд бол нэг эрт эхэлсэн юм байхгүй. Бас яг л бус хүмүүстэй адилхан нөгөө хугацааг нь тулгаж хийлгэж гэдэг талтай болохоор 10-11-т болохоор зэрэг яг уу 11-ийнхаа 100 юм уу? Алтан гэрэл багшийн нөгөө момшогийн цэнхэр ном байдаг. Тэр номыг ер нь момшоодоо зориулаад тэр номыг бодож дуусгаж исэн. Тэгээд тэрнээс өөр 11-ийнхаа 100 момшогийн төлөө хийсэн юм тэр үед бол байгаагүй. Тэгээд бас яг бус хүмүүстэй адилхан гэх юм уу 12-т ороод ер нь бэлтгэхэд нэг жил хангалттай бэлдээ тэнцэх хугацаа юм чинь гэж бодоод ер нь бас жоохон бэлтгэлээ хойшлуулад яваад байсан тал байгаа. Тэгээд 12-т орсныхоо дараа гэх юм бол надад уулын чартын 1А 2-ын бэ бас байсан. Тэгээд тэр хоёр номны болохоор зэрэг бас яг дуусгаж чадаагүй. Гэхдээ бас аль чадхаараа бодохыг хичээсэн. 2-ын бэгийн бол талдаа л орж исэн гэж би одоо санаж байна. Гэхдээ Алтан гэрэл багшийн номыг бодсон айгу надаа сайн давуу тал болсон гэж өөрийгөө боддог. Тэгээд бас яг 12 дугаар ангийнхаа 3 сараас эхлээд одоо би чам физикийн класс өгөх юм чам мат физик япон хэл англи хэл гэсэн дөрвөн шалгалтыг өгнө. Тийм болохоор бас момчооч япон хэл англи хэл гэсэн хоёр хэл дээр өгнө. Тийм болохоор би яг бүх шалгалтаа япон хэл дээр өгснөөс англи хэл дээр өгсөн надад илүү ойлгомжтой байх гэж бодоод англи хэлээр нь сайжруулахыг агай хичээсэн. Тэгээд 12-ийнхоо 3 сараас эхлээд болохоор зэрэг англи хэлний бас момчоогийн сургалтанд явж эхэлсэн. Тэгээд бас нөгөө бүх дөрвөн шалгалтынхаа хамгийн сул өөрийнхөө хичээлэг болохоор зэрэг англи хэл гэж боддог болохоор тэг тэрэндээ л анхаарлаа хандуулах гэж тэр үед айгүй хичээж исэн. Тэгээд япон хэл болохоор зэрэг хүмүүсэр нь ингэж ярьдаг байхгүй юу? Одоо момшоогоо англи хэлээр өгчих юм чам. Хэрвээ тэнцчих юм бол угаасаа очиод нэг жил хэлний хэлтгэл сурчих юм чам. Япон хэлээр нь тэр одоо бол бэлдээ тэрэггүй байх гэж айгүй боддог. Тэнд ч бас бусад сургуулийн япон хэл үздэг хүмүүс яг япон хэлээс бусад бүх шалгалтаа бэлдэнгүүтээ момшоодоос орчих тал байдаг. Тэгээд энэ жил болохоор зэрэг би яг япон хэл хаяаг үлдээ. Тэгтээ бас нэг тийм мундаг бол бэлдээгүү. Тэгтээ энэ жилийн шалгалтанд болохоор зэрэг япон хэл бас цаанаас нь харж үзсэн гэж боддог. Одоо англи хэлтэй зөвхөн сайн хүмүүс англи хэлтэй бол англи хэлний шалгалт бол сайн өгчин. Тэгтээ япон хэл бол тэгээд хайчдаг тал байгаа. Тэр хүмүүс нь энэ жил бас жоохон тэнцээгүй юм шиг харагдсан. Тийм болохоор зэрэг япон хэл бас чухал шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд физиктэй яаж үлдсэн бэ гэх юм бол би одоо өмнө жилүүдийн момшогийн шалгалтын материалуудыг нөгөө сайтаас нь татаж аваад хэвлэж аваад тэгээд тэнцэс бодсон нас надаа айгу нэмэр болсон гэж бодож байгаа. За тэгээд ер нь шалгалтуудын хувьд юм байна. Одоо нэг юм хоёул нэг юм төсөөл юм заяа. Одоо ингээд та буцаад яг ингээд 12 дуурийнхаа өдөрт буцаад ирсэн гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо момшоод тэнцээгүй байгаа гэсэн шүү дээ. За. Тиймээс бол одоо дахин тэнцхийн тулд яг өөрөөр юу хийх байсан бэ? Одоо ер нь яг ямар шуган таймлайнтай явах байсан бэ тий? Энэ талаар нэг жоохон ингээд шууд төсөөлөд бодоод яриад өгөөч.
За сая хэлсэнчлэн нөгөө чартаа 1А2-ын бэг дуусаагүй гэж хэлжсэн. Тэгээд би эндээ бол жоохон харамсдаг гэх юм уу. Тэгээд хэрвээ би 12 доо одоо буцаж очих юм бол энэ номоо илүү сайн бодож дуусгах хэрэгтэй гэж одоо өөрийгөө бодож байна. Тэгээд физикийн шалгалтын дээр бас бидний энэ жилийн момшоошин боллоо зэрэг бусад жилүүдтэй харьцуулахад айгүй орой болсон. Ийшин дараа шууд момшоо олцдог байсан бол энэ жил одоо хамгийн ихний шалгалт нь 7 сарын сүүлд баг 8 сарын ихээр эхэлсэн. Тэгээд эндээс энэ ч талаараа ер нь бол ийшээ өгсөний дараа бидэрт бэлдэх цаг айгүй их гарч ирсэн. Тэгээд одоо би 12 та жоохон оройтож эхэлсэн болохоор ер нь энэ цаг айгүй жоохон ашиглая гэж айгүй хичээсэн. Тэгээд физикэн бас ибагш бидэрт ном зөвлөж ирсэн юм аа. Тэгэхээр би тэр номыг андгүй момшоод бэлдэх тэр номыг нь тэр үед авч бодож байгаагүй. Тэгэд энд бас жоохон харамсдаг. Яг оны материалаар зөвхөн ажиллаад тахаар нэг сэдвээ илүү тултал нь үзэж чадахгүй гэх юм уу? Нэг сэдвээ жоохон дэлгэрүүлж ойлгож чаддгүй. Оны материал нэг өөр сэдвийн бодлогод бодоод яваад идэг болохоор тэр нь жоохон миний үед хийм хэрэгтэй байсан зүйл гэж одоо ер нь боддог. Тэгээд тэр нь бол 12 дахь ангитай буцсан бол энэ хоёроо илүү сайн бэлдэх байсан бахаа л гэж бодож байна. Та тэгвэл ягаад энэ коллеж сонгосон бэ? Их сургууль ягаад сонгож болоогүй юм бэ? Та одоо ер нь хичээлдээ жигдэх нь сайн юм шүү дээ. Тийм. Энэ бас их сонирхолтой санагдана. Би ихэдөө баг 12 дахь ангийнхаа баг бичиг баримтынхаа шалгалтыг өгөх хүртэл юм уу? 6 сар хүртэл ер нь бол их сургууль гэж ер нь айгүй бодчихсон бохгүй юу? Их сургууль ч одоо коллеж явах юм бол 1 жилийн өмнө хурдан төгсчин. Тэгээд очоод шууд хэлэлт дээр хичээгээд сайн их сургуульд орчиж болно гэдэг ч юм уу. Тэгээд их сургуульд орохын тулд энэ шалгалтуудаар нэмээд химийн шалгалт өгөх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд тэр үед бас жоохон оройтож эхэлсэн гэдэг талаасаа ч бас химийн шалгалтанд бас тэгж сайн бэлдэх хугацаа бас надад гарахгүй юм шиг санагдсан. Тэгээд бас нөгөө манай англи хэлний багш нөгөө момшоод бэлдэжсэн багш одоо косин илүү их тэнцэх магадaltaй ч гэдэг юм уу. Бас манай үеийн багш нар ч гэсэн хэлжсэн. Тэгээд би бас тэр талаараа уул нь момшоод бол айгүй явчмаар байдаг. Гэхдээ их сургуулиас ч бас явчмаар байдаг болохоор их сургуулаар үгүй гэж айгүй бодож байгаад тэгээд ер нь эцэстээ ер нь косин ойртол өгөх юм бол айгүй тэнцэх магадaltaй байна гэдэг талаасаа ер нь косины момшог өгсөн. Та ер нь яг Япон яг явах яг бодолч яг анх хэзээ төржсэн бэ? Ер нь миний момшоо явах гэх юм уу? Момшоогоор явах шалтгаануудын нэг нь Шинэ Монгол сургууль гэж нь боддог. Манай сургуульч одоо дунд ангиас нь манайд бол Японд заагаад тэгээд ахлах ангид орсноос нь момшоо гэд ер нь айгүй хүмүүс ярьдаг гэх юм уу. Тэгээд тэр талаасаа ч юм уу айгүй тэрүүгээр явах юм байна да гэж бодсон байсан. Яг уу Японд сонирхолтой болсон шалтгаан гэх юм бол мэдээж ер нь их сургуулаар ер нь бол гадаадд би дүүргий гэж ер нь боддог байсан. Тэгээд яг Япон гэх юм бол одоо багасаа одоо Японы аним байдаг шүү дээ. Аним айгу үздэг байсан болохоор ч юм уу айгу сонирхолтой санагддаг байсан. Тэгээд бас одоо Японы ч айгу технологи хөгжсөн гэж ярьдаг. Тэгээд бас одоо Монголоос илүү технологи хөгжсөн орн ер нь ямар үт юм бол тоо гэж бодсон талаасаа ч юм уу Япон нэг ер нь айгу их зөрөөд эхэлсэн байсан. Тэгээд ийм болохоор л ер нь момшоо өгсөн гэж одоо бодож байна да. Сайн ярьсан чинь нэг момшоогийн бичиг баримтны шатан дээр бичдэг эсэнүүд шууд тооноор ирж илээ л та. Тэгээд 3 мэржил сонгодог тийм. Та ямар мэржил сонгож байсан бэ? Тийм бичиг баримтын шалгалтснаас бас нөгөө өмнө жил цэнхэр зангатангууд момшоо өгөхөд бичиг баримтын шалгалтын дээр айгүй их унсан гэд баг унсангаас бусад бүх хүүхдүүд нь тэнцээж авсан гэж ер нь хэлсэн баггүй юу? Бичиг баримтын шалгалтад авсан хүүхдүүд бүгдээрээ баг момшоогоор явцсан гэж ирсэн. Тэгээд тийм болохоор энэ жил ч бас одоо карьерээс ч бас бид нар бичиг баримтын шалгалтад айгүй анхаараарай гэж айгүй анхааруулсан. Тэгээд тийм болохоор ч юм уу одоо өмнө жилүүдийнх
цэнхэр зангайтангууд ягаад олон унсан бэ гэх юм бол эсэн айгу нэгэн жиг твэн болцсон. Одоо нэг иймэрхүү юм бичих юм бол ер нь тэнцчтэй юм байна да гэсэн хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд тиймэрхүү юм бичнээс болоод айгу олноороо унсан гэж би сонссон. Тэгээд тийм болохоор ч юм уу бичиг үнэтэй шалгалтайхаа эсээг бас айгу анхаарсан. Тэгээд би бас бусад хүүхдүүд зарим хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо мэрэгчлээ айгу ирч чийдсэн. Би одоо яг энэ мэрэгчлэр л ирээдүйд сурна гэдэг хүүхдүүд байдаг. Тэгээд би болохоор зэрэг тийм байгаагүй. Мэрэгчлэр нь бол тултлал ер нь сонгоогүй байсан. Тэгэд энэ бол миний сонирхлыг татсан мэрэгчлэх юм бол одоо жишээ нь карьерээс 12-т ороход биднийг мэрэгчлээ сонгож айгу одоо олон сургалт зохион байгуулдаг шүү дээ. Тэгээд ер нь би тэр гэх юм уу мэрэгчлэр нь судлаад ер нь инженер гэхдээ яг ямар инженер вэ гэдэг дээр айгу хэрэгжилжсэн. Тэгээд яг момшоогийн шалгалтын дээр бол би IT инженер компьютер софтвер гэж явж илүү. Компьютер софтвер тэгээд интернет нэтворк байсан баг. Нэтворк тэгээд 3 дахь нь зэрэг мехатроник гэсэн. Тэгээд энэ 3 мэргэжлийг нь бол миний хувьд айгүй сонирхолтой байна. Бас надад айгүй тохирох сонирхол татсан мэргэжил болохоор энэ 3-ыг нь сонгож момшоод бол явуулсан да. Наадах чинь бас мэдээд авмаар юм байна тий. Тийм. Нэгэн хэвэн юм биш те яг өөрийнхөө бодлыг л бичиж байгаа шүү дээ. Өөрийг ч онцлох юм байх бас хэрэгтэй болохоор эсэн дээрээ тэрийгэ харуулж юм бол бусдаас илүү онцгойрох байх гэж нэг бодсон. Нэг мастера нэг амар төстэй юм бичиж явуулчих юм бол юм. Тийм. Энэ мэржлээс сураад би ирээдүйд тим хийн гэдэг зөвхөн ганц тим биш. Би яагаад энэ мэржлийг илүү сонирхсан? Би яагаад зөвхөн энэ мэржлээр явмаар байгаагаа айгу нөгөө дэлгэрүүлчих юм бол айгуу сонирхолтой эссе болох байх гэж бодож байна. Эссе гэж ер нь бол одоо бичиг баримтын шалгалтын дээр нь хамгийн ихлээр зэрэг яагаад Япон явмаар байгаа. Тэгээд их сургууллаа төгсөөд одоо Япон болоод эх орондоо юу хийж чадах. Тэгээд нөгөө 3 мэргэжлийн сонгосон шалтгаанаа тус үрийг нь 150 үсгтэйгээр биш үгтэйгээр бичих хэрэгтэй болдог. Тэгээд тийм болохоор бас нэг их эссе гэж бодохгүй ер нь яг тодорхой хэдэн өгүүлбэрээ дэлгэрүүлээд чих юм бол хангалттай тэр нөгөө бичих хэвээр нөгөө хэмжээгээ дүүргэж байх гэж бодож байна. Одоо энэ бол явахаар болчихж байгаа шүү дээ ингээ Япон. Тийм. Тэгээд 4 сард нисэн лөө. 4 сарын 1-ээс хэлний хэлтгэл нь эхэлнэ. Тэгээд тийм болохоор 3 сарын 28-нд нар илүү тэр хавцаа нисэх болсон гэж нисэх болох байх гэж бодож байна. Тэгээд бидний төлөө зэрэг сая 12 сарын 20 хэтэнд лээ одоо яг ингээд өглөө элсэн сайдын яамнаас уцтаад бидний төлөө хариулж байгаа байхгүй юу. Тэгэд яг тэр өдөр нь болохоор зэрэг би нөгөө өмнөх шөнө нь уцаа унтраацсан байсан. Тийм болохоор зэрэг одоо өглөө 9 цагт 10 цагт залгасан дуудлагыг би сонсоогүй байсан. Тэгээ бүр өдөр 12 цаг зэрэгтээ одоо бах хүүхдүүдээс чат ирсэн. Хариуч яасан. Зарим нь одоо стори оруулсан ч юм уу, нөт мөдчихсэн. Тэгээ би болохоор зэрэг айгүй сандраад одоо дуудлагын аваг болохоор яасан болоо гэж бодоод тэгэд карьерийн сайн ажлуу шууд биччихсэн. Багшаа би одоо ингээд уцаа унтраацсан байсан. Надлуу залгсан бахаа яг. Тэгээд одоо яах вэ гэжсэн чинь намайг хүлээгээд өгөхгүй юу. Тэгээд хүлээгээд 3 ботл хүлээсэн. Тэгээд 3 ботл хүлээсэн чинь надад нэг ч дуудлага ирээгүй. Тэгэхээр би одоо хариу ирсэн хүмүүсээс нөгөө элсэн сайдын явныхан дугаарыг аваад өөрөө залгаж байгаа. Тэгээд залгаад асуусан чинь одоо химэлэг ингүүн костенер өгсөн энэ төргээд хэлж хагаад тэгээд нөгөө эчин сайдын яамных нь айгүй нэг тийм жоохон ингээд ямар ч баярлсан ч юм уу нэг тийм дурамчхан бас биш нэг тийм нэгэн жигдэл хоолоогоор за ингүү юм байна костенер өгсөн юм байна за гингүүтээ одоо хариуг нь харж байгаа юм шиг байгаа. Тэгээд жоохон удажсэн за тэнцсэн байна гэд амар хөөрлөг үйсэн заяо. Тэгээд тэрнийхэн дараа би тэнцсэн байна гэж үү тэнцээгүй байна гэж үү гэж бодоод тэгээд айгу баттгаж асууж байгаа. Тэнцсэн байна? Тэнцсэн үү гэсэн чинь. Тийм байна, тэнцсэн байна. Баяр үргээ, баярлалаа. Одоо танд удалгүй элсэн сайдын яамнаас визтэй холбоотой сурдлага холбоотой материалыг нь явуулна гэжэл баярлалаа гээл би энэ тасалсан. Тийм, хариу ирэх процессаас жоохон нэг тийм хөвгтэй бас явдал болсон. Одоо яг ямархуу Япон орны гэсэн ямархуу төсөөлттэй яг одоо
очоод тэгсэн чинь төсөөлөөс чинь ингээд зурж мөрөөдөөвэл та одоо яах вэ? Тийм ер нь бид нар момшоо тэнцээд явчих юм бол ер нь айгу бүх юм болчихно тий айгу амжилттай сурчин мурчин гэж боддог. Тэгээд ер нь 10-11-т бол би Японоор нэг бол амар нэг тийм очоод гоё гэх юм уу нэг тийм хэцүү юм юу ч байхгүй амьдрахад айгу амархан гэж айгу бодож исэн. Тэгээд 12-т ороод нөгөө бас төгсөгч Японоос хүмүүсээс сонсож байгаа шүү дээ. Одоо Косен бол тэр тусмаа одоо 1 жил хэлний бэлтгэлээ төгсчөөд цаанаас нь нөгөө засгийн газраас бидрийг тэр Косен руу яв гэд мэрэгчлэр нь хуваарлж чинь. Тийм болохоор ганцаараа амьдрах хэрэгтэй болно. Тэгээд бас өмнөх төгсчдөөсөө сонсож байхад айгүй ганцаарддаг. Тэгээд ганцаардсан болоод их сургуулаа хаяад хүрээд ирсэн гэдэг бас юмнууд айгүй их сонсч байсан. Тэгээд тийм болохоор бас тэнцсэн ч гэсэн очоод бол амар байхгүй. Одоо очоод бас олон хүнд бэрхшээл тулгарна л гэж боддог. Гэтэ бас тэр бүгдийг нь даваад гарна гэсэн одоо хичээл зүтгэлтэй л явандаа л гэж бодож байна да одоо. Косны чинь бас нэг юм инээдэнтэй нэг тал инээдэнтэй ч их юм нэг тал байдаг шүү дээ. Бүр ингээд бүр хаа байсан хөдөө аралт бас ингээд косын дээр хаягдчих бас. За хаягдан ч нэг хөдөө тим нэг хол косын дээр очиод ингээд тавьчих бас болдог талт байдаг тий. Тэр талаар яг юу гэж бодож байна? За бас нэг ярмаар байгаа нь одоо их сургуулийн момшооч молыг зэрэг одоо их сургуулаар момшоо тэнцэн шүү дээ. Тэгээд очиод нэг жил хэлний бэлтгэлтэй сурахтаа одоо хэлний бэлтгэлт нь сурсан оноогоор нь одоо шалгалтын оноогоор нь одоо ингээд ирэмблэлцдэг гэсэн. Тэгээд бас бусад орны хүмүүсд ирэмблэгж байгаа. Тэгээд тэднээс нөгөө эхний хэдэд байгаа нь одоо Tokyo Daigaku Todai гээд сайн сургуулиудад ороод одоо доошогоо нөгөө сонголт нь багасаад явдаг гэдэг ч юм уу. Их сургуулийн ранкнд буурч ордог гэж сонссон. Тэгээд Косын бол тэр шал эсрэгээрээ одоо чиний мэрэгжилчл тэр косыг тарж авах юм бол шууд тэр косыг руу явуулцдаг болохоор надад энэ жоохон эвгүй санагдаг. Тэгээд бас азтай байгаасаа гэж бодож байгаа юм нь болохоор зэрэг одоо косыг нь хоттой ойрхон ч юм уу ямар нэгэн одоо олон хүнтэй ч юм уу тийм газар ер нь косынд ороосэй л гэж одоо ер нь бодож байна. Бас яг тийм хүн багтай ч юм уу дэлгүүр мэлгүүр баг тийм газар косынд орчих юм бол бас тэр тусмаа л айгу жоохон хэцүү болох байх л гэж бодож. Гэтэ миний бодлоор бас нэг санаа зовоодох шаардлага байхгүй хөө. Косын чинь одоо хэдий хөдөө байдаг косыг таарсан ч гэсэн хөдөөний японочууд чинь айгу найрсаг. Тий хотынхныхоо бодвол амар тийм гоё nice хүмүүс байдаг гэж бас сонссон. Тэгэхээр бас айгуулах гэж бодож байна. Шалгалтын өдрийн түүл сэтгэл зүй ямар байсан бэ? Момшоогийн шалгалтын нөө. Одоо бид нар чи эхлээд одоо бичиг өндөр шалгалтаа давцсан гэж хариулсны дараа хэр 7 хоног хүлээлөө тийм баха. Тэгээд эхлээд би одоо косм чи мат физик хоёрыг зэрэг өгж байгаа байхгүй юу нэг өдөр. Эхлээд матаа өгсөн. Тэгээд би бол тэр зэрэг өмнө нь бас матихаа ингээд бүх оны материалуудыг яг ингээд 60 минут тавьж байгаад хийж үзсэн. Тэгээд тэр үед бол айгүй шалгалтууд нь гайгүй байгаадсан байхгүй юу. Тэгээд яг одоо энэ жилийн момшоогийн мат боллыг зэрэг жоохон өгүүлбэр гэх юм уу англи хэлний жоохон өгүүлбэр талдаа их бодлогот байсан. Тэгээд тийм болохоор бас яг хийх болонгоо жоохон сандарсан тал байгаа. Тэгээд яхад нөгөө болгонуудынх нь хариу нь яг гоё тоо гарч өгдөггүй. Яг нэг гоё бүхэл тооч гэх юм уу гоё тоо гарч өгдөггүй болохоор зэрэг жоохон сандарсан тал байгаа. Тэгэд 60 минутанда аль чадхаараа ер нь болгоудаа бодоод мат болтуулсан. Тэгээ физик дээр бол энэ жилийн физик айгу бас гайгүй орж ирсэн гэж би бодож байгаа. Тэгээд физик дээр бол бас гайгүй ихтэлтэй хийгээд дууссан. Тэгээд бид нар физикийн шалгалтыг гараад ирэнгүүт нөгөө их сургуульд өгөх хүүхдүүд чинь шалгалтуудын дараа л нөр одоо дахиад нэг шалгалт өгнө гэж явж исэн. Тэгээд би бол зэрэг тэрээд би одоо 20 шалгалтаа өгсөн. Одоо хариугаа гарахыг хүлээндэ гэж байж исэн. Тэгээд мат физикийн шалгалтны хариу нь бол зэрэг 3-4 хоногийн дараа гарсан. Тэгээд хариу гарснаас нь одоо бас 3-4 хоногийн дараа дараагийнх нь хэлний шалгалт болох ч байгаа байхгүй юу. Тэгээд би тэр болох зэрэг англи хэл японы хоёр өгөх байсан. Тэгээд бас яг тэр үед зуны сургалт эхэлсэн байсан. Тэгээд зуны сургалтанд одоо би
хэрвээ момшоо тэнцэхгүй бол гэсэн талаас ч юм уу гэрээ сургуулаар явах нөгөө боломжуудаа ихсхийн тулд зуны сургалтанд заавал орох хэрэгтэй байна гэж одоо зуны сургалтанд явжсэн. Тэгээд яг хичээл бас ороод явж байгаа болохоор хажуугаар нь бэлтгэх цагч бас жоохон багасчихсан. Одоо яг өглөөнөөс одоо 1-2 цагийн хооронд бол бараг 4 цаг хүртэл юм байна да. Зуны сургалт орчихжээ. Тэгээд тэндээс хойшоогоо хэлний хэлний хэллэгийн шалгалтуудад бэлдээд тэгээд яг 3-4 хоногийн дараа нөгөө мат физиктэйс бэлдсэн тэнцэн гэдээ хариулж байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа одоо 3-4 хоногийн нөгөө чөлөө зуны сургалтаас чөлөөгөө аваад хэлний шалгалтандаа бэлдэжсэн. Тэгээд бусад хүмүүс бас нөгөө огт зуны сургалтандаа суугаагүй зөвхөн момшиг шалгалтанд бэлдэж авчихсан болохоор би айгу цаг алдаад байгаа мах та гэж бас тэр үед айгу одоо 3-4 хоногийн дараа шалгалт өгч иж айгу бас сандарч исэн цаг алдаад энэ да гэд. Тэгээд юусэн хэдэн шалгалтаа өгсөн. Одоо ярьцлагыг гэхдээ яг ямар хэлээр явуулах нь биднэрт айгу нэг тийм рандом гэх юм уу тодорхойгүй байдаг. Тэгээд их сургуулийн хүүхдүүдийн ярьцлагатай өдөр болохоор зэрэг Японы хэлээр өгсөн хүүхдүүдээс бол баг ихэнх нь Японоор асуугаад сүүлийн хэдэн шалгалтыг нь биш асуултыг нь монголоор асуугаад дууссан гэсэн. Тэгээд зарим хүүхдүүдээс нь тэр чигээр нь Японы хэлээр асуугаад дууссан гэж хэлсэн. Англи хэлээр өгсөн хүүхдүүдээс бас тэр чигээр англи хэлээр өгөөд дууссан гэж хэлсэн. Тэгээд би болохоор зэрэг англи хэлээр шалгалтаа өгсөн хүмүүс байгаа шүү дээ. Мат физикийн шалгалтуудаа англи хэлээр өгсөн. Тэгээд одоо ярьцлага ямар хэлээр өгөх вэ гэдэг дээрээ айгу сандраад тэр юуцсан би англи хэлээр өгснөөс японы хэлээр өгснө гэж бодоод японы хэлээр ярих нь арай сайн гэж бодоод карьер дээр японы хэлээр айгу их амар бол асуултууд байсан. Тэгээд өмнө иржсэн асуултууд нөгөө их сургуулийн хүүхдүүдийн шалгалт нь бидний нөгөө ярилцлагын шалгалтаас нэг өдөр өмнөөс юм баггүй юу. Тэгээд би их сургууль нөгөө ярилцлагын шалгалт явахаар өссөн хүүхдүүдийг дагаж чаад гарч ирэнгүүт нь ямар асуулт асуусан, ямар хэлээр асууж ийн энэ гэдэг нь айгу асуугаад тэгээд тэр өдрийнхөө орой бас карьер дээр ирэнгүүтээ сайн багшаас тийм асуулт асуугаад үг энэ төр гээд Японы хэлээр ярилцлагуудаа өгөөд тэгээд яг тэр үеийн сайн багшийн ревю боллоо зэрэг заас жоохон гацж ин да сандарж ин да жоохон бэлтгэл хэрэгтэй л энэ да гингүүт би бас айгу жоохон балбагдсан. Яг өмнөх өдрийнх нь орой байгаа даа шүү дээ. Маргаашийнх нь өглөө ярилцлагын шалгалт өгнө. Тэгээд харингуутаа бас айгу сайн нөгөө Японы хэлээр ярьж үзээл, монголоор нас хариулж үзээл, англи хэлийг бол өстой тэр чигээр хайцсан байсан. Тэгэд яг намайг одоо ярилцлагын шалгалтанд сурлаа формыг өмсөөл гоё перчак өмсөөл оронгууд яг намайг орсон чи ингээд 2 хүн сууж исэн. Тэгээд нэг нь бол зэрэг Япон элчин сайд яамны уусаа эрэгтэй монголоор асуултууд асуух юм. Монгол англиар асуултууд асуухаар байсан. Эмэгтэй нь японоор асуухсан байхгүй юу? Тэгээд яг намайг орсон чинь нөгөө эрэгтэй нь ярьцлага бүгднийг англи рүү гэж асууж байгаа. Мессеж зэмбэ эго дэ гэсэн чинь нөгөө эмэгтэй японоор зэрэг хай гингүүт нь тэгэл нөгөө эрэгтэй нь the reason why you choose Japan гэдэгсэн байхгүй юу? Тэнгүүт би шууд амар сандрагтай гэх юм уу? Англи нэг ч асуулт бэлдээгүй юм байгаа шүү дээ. Тэнгүүтээ шууд мош ёкерба зэмбэ нихонгоде үхэдэм уу ийдэс ка гэд япон хэл дээр өгж болох уу гэд бүгд нь асуусан. Тэгсэн чинь болно гэхэд тэр айгу баярлангуудаа за япон хэл дээр бүх асуултууд өгч болох юм биш тэгэнгүүтээ тэгээд энэ бэлцэн асуултууд дээр нь л орж ирсэн л дээ. Тэгээд япон хэл дээр нэг 2-3 асуулт өгсөний дараа монголоор асуултууд асуусан. Хэдөө таны юм өөр нэг юм итгэлтэй байгаа шүү дээ. Нэг юм баримжаа байгаа шүү дээ. Юу гэх юм одоо мат дээр жишээл гарч ирчээд та нэг 100%-аас нэг тэдэн хувь хийчлээ дээ гэсэн нэг тийм яг тэднүүсээ дээр хуваалцаач яг. За. Нөө сайн хэлсэнчлээ матийн шалгалтаас зэрэг жоохон балбагдуулсан, паниктуулсан гэж хэлсэнтэй юм. Тэгээд би болохоор баг өөрийгөө за 100% биш юм аа гэхэд 90 бол хангалттай давуулчих юм байна гэсэн нөгөө итгэлтэй орсон байхгүй юу? Тэгсэн чинь яг ингээд гарч ирснийхаа дараа за бас хэцүүчлээ дээ гэж бодвол за сайн да 80 давсан лах гэж бодоод гарч иржсэн. Сайн да. Тийм. Тий, ер нь 70-аас 80% лах гэж юу бодож ирсэн. Минимум доо 70 авчлаа гэж бодож байгаа юм. Тийм. Тэгээд физиктэй бол ер нь бол 90 бараг давцсан бах гэж бодож гарч ирсэн бас санснаас гайгүйсэн болохоор
Тэгээд английн шалгалт бол бас харьцангуй нөгөө хүүхдүүд гэх юм уу шалгалтын өөр бас жоох хэцүү байдаг. Момшгийн яг англи хэл жоох хэцүү гэж ирдэг. Тэгээд нөгөө граммар заммар гэж жоох юм. тий айгу дөрвөн талаасаа дөрмийг нь бүр ингээд амар жижиг үг хүртэл ингээд дөрмийн тэр чигээр нэргүүлчих ч юм уу нэг тийм санахстай амар их. Тэгээд заас цагнаас хамжих амар хэцүү гэж ирдэг байхгүй юу? Одоо ингээд бүх хэсэг байгаа, үгнээс ч хэсэг байгаа, уншлагын ч хэсэг байгаа. Энэ төргээд тэгээд цагтаас би 60 минут яг 60 минут бүтээгээл гарч ирэхэд сүүлд нь reading-ийн 2 3 асуулт үлдчихсэн. Тэр би тэр үед бас айгу санаа зовоод хэдэн хувьтай гэж бодсон бол 70% гэж бодсон болоо. Гэж бодсон. Тийм 70% гэж бодсон баг. Яг юу дуусах цаг болж байгаа шиг байна. Тэгээд дахин урилга хүлээж ирсэн авсанд баярлалаа. Тэгээд зөндөө гоё мэдээллүүд бас танаас авлаа. Мотивац авсан шиг бас мэдрэмж төрлөө. За. Тийм баярлалаа. Баярлалаа. За дуустал нь цуг эсвэлжтэй бүгдэнд нь бас баярлалаа. Дараагийнхаа подкастаар уулзцгаая.